сайн систем гэдэг чинь энгийнээр бол абсолютны ойлголт биш байхгүй. Яг тухайн зах зээл дээр тухайн худалдаа авч байгаа мөнгөний чадварт тухай байгаа түх хийдтэй тухайн орчиндоо л найдвартай ажиллах тухай яриа шүү дээ. Жишээл хар цай зардаг ганц бол заавал сүтэ цай зардаг ганцтай адилхан байх албагүй шүү дээ. Ягаад гэвэл хүмүүс нь одоо жишээл хямдхан цай авах дуртай хар цай болж ивэл заавал сүтэ цай байх албагүй. Тийм учраас систем бол хамгийн сайн систем гэж үг хэлдэггүй л тухайн орчиндоо хамгийн тогтвортой, найдвартай, өөрөө хөгжөөд, өөрөө сайжраад явах тэр системийг хэлдэг байхгүй. Жишээл аймгийн төвд байж байгаа авто засварын газар бол Улаанбаатартайгаа засварын газар шал өөр гэж болно шүү дээ. Хамаагүй жижигхэн, магадгүй хамаагүй халтар байж болно. Гэхдээ л тэр орчиндөө болж байгаа. За би бас нэг зүйл сонир одоо манайх чинь зах зээлийг хэлхний арга нь бол одоо экспорт гарах гэж ярьдаг те. Боломж их байгаа гэж